хангасан Илжиг. Илжиг усандаа яг цагтаа гэлдэрч иржээ. Гэтэл нугас шувууд цөөрөм дотор дураараа нэг тонгочин далавч сүүлээрээ ус өсчүүлэн хамаг усыг нэг булангар болгочход байлаа. Илжиг үнэхээр хоолыг хатаж тэсэх харахгүй болсон ч уухыг завдалгүй хажуу тийшээ болоод булангар намтхыг төвчин хөлөө. Нугаснууд саяныг намдцгааж уснаас гарan явж одов. Илжиг ахин ус руу дөхөж ажвал Анайл булангарцсан чигээрээ байв. Илжиг дахиад л толгоогоо гудайлган холдлоо. Ээжээ, Илжиг яагаад уснаас уухгүй байгаа юм бэ? Ус руу дахин дөхөж очисон хэр нь огтамсахгүй буцаад явчих юм гэж Илжигний аашийг сонирхсон өвгөнд дуртай зулцган мэлхий ихээсээ асуув. Яагаад гэвэл Илжиг бохир уснаас ам хүрснээс хатаж өөхөх нь дээр гэдэг юм. Усыг цэвэршиж тов тонглог болтон тэр хүлээж чадах төсвөртэй гэж их нь хариулжээ. Үгүй юу яасан зөрүүд идвэ? Хөөмин тэр зөрүүд биш, харин тун хүлээцтэй амтан. Илжиг ямар ч зовлон бэрхтэл муу болгоныг тесэн өнгөрөөж чадна. Тэвчээр хүлээцгүй амтан хүн л түүнийг зөрүүд ярдаг гэж хочилдог юм шүү дээ гэж их нь учрыг гаргаж өгчээ. Их сурвалж Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын боловсролын яамны сурах бичиг сэтгүүлийн нэгдсэн редакцийн газраас гаргасан Ц. Цэрэнгийн орчуулсан Б. Пүүшлийн редакторлсан сургаалт үлгэр домог номоос бэлтгэв.